Сайн мэцхан үзэгчдийн амралтын өдрийн мэнд төргий. Weekend Vibe амралтын хөтөлбөр маань эхлэж байна. Амралтын өдрийн мэнд төргий хэлмэгтэй. Танаас амралтын өдрийн мэнд төргий. Энэ 7 хоног хэрхэн өнгөрөв? Дулаараа сэтгэл санаа хэрэг байна. Дулаараад бас сайхан биш сэтгэл санаа хөнгөн гадаа бас нараа игээд нарнаас дэгээ аваад ер нь гоё байна. Харагдчих. Борцсон байгаа шүү дээ. Би гадар тэнэгүй. Чамаар сонь сайхан юу байна? Надаар тэгэл ажиллая гээл. Тэгээд амралтын өдөр бол бид бүхэн бол хөнгөнөөр тэгээд үзэгчдийнхээ бас ингээд амралтын өдрийг бас ингээд аяд бахта энэ төрөөр бас дүүрэн тэгээд эхлүүлэхийг бас боддог. Өргөжлөлөн зочноо хүлээж авах юм. Хамтран ажил байгууллагуудад та бүхэндээ бас танилцуулъя. За манай нэвтрүүлэгтээ манай Swiss Mongolia болон Medisteric Beauty Clinic хамтран ажилладаг байгаа. Мөн маргалгаа уламжлалт эмчилгээ Арцаг нурууны бариа заслын төв хамтран ажиллаж байгаа. За тэгээ өнөөдрийн зочин бол маш сонирхолтой хүн байгаа. Тэгээ өнөөдрийн зочин хэн бахвал өдөр хамтаа зочинтойгоо уулзцгаая. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Medisteric арьсгоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Хөтөлбөр маань зочны цагаараа өргөлдөж байна. За өнөөдөр манай студид бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан за зураач тэгээд мөн бас Монголын урчуудын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Сонин Баяр хүрэлцэн ирсэн. За танд амралтын өдрийн мэнд төргий өдөр хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Та ирж гисэн амралтын өдрийн мэнд төргий. За үзэгчд маань одоо харж байгаа ингээл эхлэлтэл бид бүхэн одоо ингээ гой ингээ зургуудаар эхэлсэн байна. Тэгээд одоо бас бид гур ярилцсангаа бас зураг зурна. Тэгээд та бас ямар зураг зурж чинь эхлээд зургийн талаар одоо шууд ингээд онготороо шууд ингээд мэдрэмжээр шууд зураад эхэлдэг. Тий, одоо ер нь бол би өөрөө говийн хүн. Тийм болохоор зэрэг бас гоё говийн зургийг өнөөдөр амралтын өдөр үзэж болно та бас зурж үзүүлээ. Тэрийг гоё бүтээлийг бас хамтдаа бүтээлцгийг ингээд хамт харъя л гэж би өнөөдөр ингээд студид хүрээд ирсэн байна. За асуултаа нөгөө 3 жил хэрэгжүүлсэн ус түгээх цэгийг урлаг түгээх цэг болгоё гэсэн тэр төслөөр нь эхлэе гэж бодож байна. Таны төслийнхээ тухай гоё танилцуулаад яриад өгөөч. Тий. Энэ төсөл маань ер нь хүний амьдралд ус ямар үнцэнтэй, тэр дундаа говийн хүмүүсийн хувьд ус ямар үнцэнтэй байдаг гэдгийг л одоо хүмүүст улам сайхан ойлгоё, мессеж өгье гэдэг утгаараа энэ төсөл маань анх эхэлсэн. 3 жил явцсан 20 дудаг дээр ячсан зураг зурцсан байна. Тэгээд тэр зураг нь хамгийн гол нь юу байх вэ гэхээр мод тари, усаа хайрлая, байгалаа хайрлая, зэрлэг ан амтны хайрлая, спортоор хичээллээ гэдэг дандаа эерэг мессежийг хүмүүст хүргэх тийм зорилготой энэ зурагдаад энэ төсөл хэрэгжиж явж байгаа. Хүмүүсийн хандлага хэрэг нь одоо яг тэр ингээд зураад урд нь ингээд шавар нуунсан ч юм уу эсвэл очиол нэг улаан тоосгон эсвэл нэг тэгээ шавар тоосгон тэгээ нэг дөрвөлжин байгаад байдаг. Одоо ингээд гоё ингээд зураад өнгөчүүлээд уран зураг болоод ирэхээр хүмүүсийн хандлага ямар ах шиг. Мэдээж маш гоё хүлээж авна. Ялангуяа хүүхдүүд бүр гоё хүлээж авна. Зурж явах үед хүртэл ахаа хэвээ гоё юм шүү гэж хурж ирээд хилээд явдаг те. Энэ хийж байгаа маань зүгээр нэг зураг зураад байж байгаа биш. Энэ зургийг хийхин тулд тэр унсан шаврын янзлах, дээр нь шавардах нэгсэндээ урсгал засвар хийгдэж байгаа. Нийгмийн хүмүүс маш их гоё эргээр хүлээж авч байгаа. Энийг одоо ингээ улам газар хэрэгжүүлээсээ ингээсээ гэд хүмүүс санал тавьж байгаа. Тэгээд ерөнхийдөө энийг одоо Улаанбаатар хоттой бас хэрэгжүүлэхээр энэ жил бас ингээд төлөвлөж байна. Одоо ингээд томоор хан дээр зурах. Одоо ингээд арай жижигнэр одоо энэ дээр зурах одоо ялгаа бас байгаа шүү дээ. Тий, байгаа. Ялгаа нь одоо юунд вэ? Одоо яг жижигнэр ингээд зурдаг хүмүүс бүгд одоо ингээд хан дээр томоор зурж чадна гэсэн үг. Эсвэл бас тодорхой хэмжээнд туршлагажиж мэдээж туршлагажиж байж хийхгүй бол тэр бол маш бас хэцүү шүү дээ. Одоо ингээл 4 давхар байшин, 5 давхар байшин дээр бид нэр зурдсан шүү дээ. Тэгэл очиод одоо завханд одоо гэж адар сүрэнгийн хөргийг явуулангаа хөргөн дэрийг зурсан байгаа. Тэр зураг дээр очиод ер нь бол ингээл очиод ингэхэд л би зүгээр нүдийн л ачаал таар зурна шүү дээ тий. Тэгэхээр чин зэрэг тэр бүгдийг нь маш сайн дадлагжиж өөрөөсөө чадварж ээж тэр бүгдийг хийн л дээ. Тэгээ ханын зургийн нэг бас нэг онцлог юм нь юу байдаг вэ гэхээр арт түмэнд одоо нийгэмд шууд хүрдэг. Гооцын боловсрол олгож байдаг. Тийм нөгөө бас нэг урсгал төрлөө байгаа. Тэгээ гурлаа зураг зураад эхлэх үү? Гуруулаг нь одоо би дээр зураг хийсэн тий. За тэгээ. Урд нь бэлэн зураг харж исэн болохоос яг нэг хажуунаас нь зурж байгааг нь хараагүй. За тэгээд гуруулаа бүр будгаа шахахад бүх юмээ тэгээд хамтдаа эхэлнэ. Зураг зурхтаас дотроо ингээл төсөөлөл бодцсон л байгаа. Таны дотор бол байгаа мэдрэмжээ өөрийнхөө одоо нүдэнд харсан байгаагаа бидэнд одоо цаасан дээр болгооч. Тэгээ биний бас нэг онцлог уран бүтээлчийн хувьд бас нэг онцлог байд юм аа. Би өөрөө байгаль дээр илүү их явж байгаль дээр зураг зурх дуртай. Энэ өөрөө
бид нэг яалч гэнэ байгалийн нэг бүтээгдэхүүн болохоор тэндээ гарч бид нарыг тэр энерги тэр бүх юм авдаг. Би байгалыг тэр уул усыг яг дуурайж зурхаас илүү тэнд байгаа агаар салхи нар тэр халуун хүүтэн тэр мэдрэмжийг бол зурхыг хичээдэг. За ингээд нутгийнхаа сайхан ингээд хонгорын эсийг зуръя гэж бодож байна. Ингээл яг дөнгөж эхэлж гот нь яг төгсгөлтөө ямар болох вэ гэдэг аюу доглоод байгаа юм. Тадагч байна уу? Тэр ард байгаа тэр зураг ер нь өглөөгөр авсан уу эсвэл жоохон тийм манан бодонтой байсан уу? Ер нь өглөө нар яг мандахын мандаал тэгээд нөгөө юм намрын өглөө чинь юм тийм зэврүүн жавартай тийм салтай нэг тийм байдаг шүү дээ. Тий. Яг тийм үеийг л энэ доо. Яг л тийм үед төгсөж байна. Сэлэнгийн зэлтрийн дээр очиж хийжсэн. Ажил байна. Говьд ер нь ус яг хаанаас гард? Газрын гүнээсээ. Гүнээсээ тэр эснээсээ гарч ирдэг үү? Тий. Газрын гүнээс гарч ирнэ. Тэгээд өөрөө нэг уул усны нэг уулын одоо хайсав газруудаас тогтож яадаг. Тэгэхээр зэрэг ер нь бол говьд бол ус ил ус бол бидэн тун ховор штэ. Тэгээд будгаар одоо ховоо татна гэдэг нь штэ. Бид ч одоо ховоо татаж малаа усалдаг. Яг ингээ хараад зурх төсөөлөд зурх хоёр айгүй ялгаатай. Одоо энэ хонгорын эсийг би одоо ч яг хараад одоо 4 5 6 унтаа ч юм уу мэдгүй зурсан байгаа байхгүй. Очоо газар дээр нь тэгэхэр чи нэг очихдоо л бараг 4 5 удаа зурна тий. Тэгээ тэр бүгдээр зурсаар байгаад одоо ингээд ерөнхийдөө чэйжилсэн. Тэгээд энэнийг хамгийн гол нь яг хөглөр Сонинбаяр гэдэг уран бүтээлч өөрөө дамжуулаад боловсруулалт хийгдээд энэ зурж иж энэ нөгөө Сонинбаярын бүтээл болж гарч байгаа болохоос нөгөө зургийг яг адилхан хуулаад зурчих юм бол тэгэл юу болоод ирж байгаа байхгүй. Зүгээр л нөгөө юм зураг болчихоо. Тэгэхээр миний хувьд мэдрэмжээ илүү их чухалчилдаг. Таны хувьд бол нөө нэг худгийн одоо барилга дээр биш өөр орон сууцсан дээр бас ингээд зураг зурдаг шүү дээ. Завхан аймгийн төв Баян-Онгор аймаг, Улаанбаатар хот, Өмнөговь гэдэг бас нэлээд аймагуудаар энэ зураад явж байгаа. Орон сууцны хан дээр зурж байгаа зургийг бол одоо цаана одоо орон нутгаас тий захиалж хийлгэж байна уу? Тий, ер нь захиалагчийн дагуу тэгтээ дээр нь зурх зураг уран бүтээлч хүн өөрөө юу зурхаа ярилцаж санаа оноогоо гаргаж байгаа шийднэ. Таны одоо энэ зургийн одоо техник нь бас хүн болгоомоос өөр зурдаг. Дан хар зургаад барьдаг ч юм уу тий. Таны стил жанрын техник юу нь бас ямар төрөлтэй орох вэ? Импрессионист гэдэг. Ер нь импрессионист гэдэг маань өөрөө сэтгэгдэл гэсэн үг. Тэгээд ер нь аливаа амын тухайн үеийн сэтгэгдлээрээ зурж байгаа. Одоо энд байгаа яг тухайн үед надаас гарч байгаа сэтгэгдлээр л энэ зураг зурагдж байгаа гэсэн. Зураг зураад уран бүтээлээ хийхээс гадна өөрөө нийгмийг юм соён гэгэрүүлэх үүрэгтэй гэж миний хувьд бодож явдаг. Тэр ч утгаараа бас нөгөө сайн юмуд бас хийж явдаг. Сүүлийн 2 жил хийж байгаа. Тэр нь юу гэхээр госпиталийн цэргийн тэмдэглэгийн хүүхдийн тасгийг тэр чигт нь ингээд тогтжуулж зурж өгсөн. Зураг хараад яаж энэ өвчнөө мартдгийг би өөрийнхөө биеэр үзсэн байхгүй. Миний хүүхэд бага байхадаа эмнэлэгт таваад твтээ bijсэн чинь тэр хан дээр үж зургийг хараад миний хүүхэд уйлхаа болоод 5 минут өвчнөө мартаад тэр энэ найзан поророо энэ юм гээд надад яриа байж хата. Тэгэхээр зургийн хүч ямар хүчтэй юм бэ? Би энийг хийж чадсан шүү дээ. Тэгэхээр би олон хүүхдүүдэд нөлөөлөх юмсан гэж бодож явсаар гоод энэ ажлыг эхлүүлсэн. Ер нь сүүлийн 2 жил хийж байна. Тэгээ Өмнөговь аймгийн хүүхдийн тасаг дээр бас зурсан. Одоо цаашлаад энэ жил ч гэсэн бас төлөвлөгөөтэй байгаа. Би бус зүйлээс магадгүй ингээд орлогоо ч гэдэм үү санхүүгөө олж болно. Гэхдээ энэ зүйл дээр бол нөгөө зөвхөн чин сэтгэлээсээ хандаж хийж байгаа. Та бас санхүү мөнгө гэдэг лээ шүү дээ. Яг одоо ингээл яг ингээл урлагийн хүмүүсийн хувьд ингээл дагийн хөгжимчин ч юм уу эсвэл ингээд яг уран зураг баримлын энэ хүмүүсийн одоо бас ингээд монголчууд үнэлж тэгээ хотлож авах нь бас хэрэг ах шиг байна. Яг ер нь ойлгож бас эхэлж байгаа. Харьцангуй яадаг ч байсан хевсээ аваад оронд нь зураг үлгдэг болсон. Тэгэхээр чинь тэр зургийг одоо яаж үн цэнтэй байдгийг нь одоо улам илүү ойлгуулах нь бидний бас үүрэг. Жишээ нь тэнд байгаа одоо чинь та бүдийн адуу юуны хэрэм цавын зураг байна. Энийг одоо зүгээр бодит хэмжээгээр ингээд бодох юм бол одоо хоос дараа нь будгаар нь үнэлүүл нэг өөр үнэлүүлж байгаа юм тий. Тэгэхэд
замын зардал хийгээд эндээс 1000 гаруй километр очиод хэд хоног хоол унд машины зардал юу гэдэг тэр бүгдийг шингээсэн үн бүгдийг өртгөх нь бодоод энийг нэмэх юм бол энэ үн цэн нь бас өөр болчихж байгаа. Тэгэхээр үн цэнийг юугээр нь тодорхойлтыг гэхээр энд зарцуулж байгаа чин сэтгэл цаг хугацаа тэр зүйлээр нь тодорхойлдог байхгүй. Зураг зурах энэ авьяас ер нь төрмөл байдгүй хөгжүүлж болдгоо. 1% авьяас 99% хөдөлмөр гэж боддог. Мэдээж огт авьяасгүй хүн гэж бол байдаггүй гэж боддог. Тэгтээ тэр нь их багуул гэдэг баха. Тэ нэг хэмжээ байгаа шүү дээ. Тэ ингээд нэг юм хэр авьяастай байна, хэр юутай байна гэдэг чинь удмын гений өгдлөөс л болоод янз бүрээр байж байгаа. Миний хувьд ч одоо аав зургийн багш хүн тэгэл манай удам чинь дандаа тийм уран гартай тийм хүмүүс маш их байсан. Тэгэхээр чин тэрднэр болохоор тэр бүгд нь нөлөөлөл миний хувьд бас ингээд зураач болох тэр юм өгдөл нь байсан баг гэж бодож байгаа шин. За ингээд уулынх нь хэлбэр нь ерөнхийдөө гараад ирж байгаа шүү дээ. Тийм дээ. Нэг галерей энэ төр ингээд уран зураг үзээл ингээд явахлаар амар тайвширдаг штеп. Тэрэн шиг ингээд зурж байгаа процессыг харахаар бас яг амар тийм бит. Тийм гоё мэдрэмж төрөөл ингээд хараад амар. Яг одоо чамтай ойрхоноор хэлвэл нэг тийм трейлер кино шиг юм да. Юу болох вэ гэдэг шиг тэгээд яг ингээд ихээр аваад яаж юм юу нэмэх юм бол гэл ингээд тэгээд ингээд аяанд ингээд нэмэгдээл яг тусмаа ингээд тодруулаа юм байна гэл. Өөр одоо орчуудын эвлэл маань ер нь гадаадын одоо энэ зураачтай хэр холбоотой байд юм бол манай орчуудын эвлэл нэдэн жил гадаад харилцаа 2024 оны гадаад харилцааны жил болгоод маш олон ажлуудыг хийгээд хятад орчуудын эвлэл бүрээдийн Орсын албаны улсын ингээд Солонгосын орчуудын эвлэлтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд энэ бүгдээ хамтын нэг хөдөө явж пленэр судалбарууд хийх, олон улсын үзлэнгүүд зохион байгуулах энэ гэдэг ажлуудыг хийж байгаа. Өнгөрсөн жилд 11 сард миний бие 6 зураачтай хамт Камбожид очиж үзлэн гаргаад тэнд Азийн усан будгийн 29 дахь удаагийн фестивал гэж болдог болсон тэнд очиж оролцоод 26 онд Монголд Азийн усан будгийн 30 дахь удаагийн фестивалыг зохион байгуулах эрхийг аваад ирсэн байгаа. Ирэх жил одоо болох нь шүү дээ. Ирэх жил болно гэсэн. Тэрийг дагаад 200 гаруй зураачд ирнэ, Монголд ирнэ. Тэгээд эн чинь өөрөө соёлын аялал жуулчлалыг яг бодитоор хийж байгаа бас нэг ажлууд энийг. Гэтэ энэ нэг урлаг соёлоор дамжуулж аялал жуулчлал хөгжүүлнэ гэдэг чинь өөрөө юу бас сүүлийн маш үед чухал бол нэлийн хэрэгжээд тах шүү дээ. Тэгсэн нэрэл ингээл гадаад хүн байлаа гэхэд тийм монголчин өөрөө амар гоё байгальтай шүү дээ. Тэг ингээд таны зурсан зургийг хараад энэ яг хаана байд юм бол тий. Энд очиж үзхийсэн гэдэг мэдрэмжийг төрүүлэх нь өөрөө бас айгу зүйл юм байна. Та миний энэ зурган дээр хамтраад нэг ганц гар хүрч. За нэг нэгээр. Тэгээд гоё шүү дээ чинь заавал ингээд нэг гоё болгох. Хүссэн газар яаж аваад хүрч. Хамаагүй харж байгаа дөө. Тий. Бидэлт нь гарч байгаа. За тэг. Тийм хайгаад шүү. Зүгээрээ буруу зурна гэж байхгүй тий. тийм. Тийм. Шууд мэдрэмжээрээ л. Тийм анхны мэдрэмжээр битгий бодлоо. Маань за. Тий. Бодоод ирэхээр зэрэг альва юм чинь хоёр нэг төөрдөг байхгүй. Тэгэхээр анхныхаа мэдрэмжээр гоё ингээл өө тий яг унаа тавьда тэгэл хийчих. Гоё зөрөгтэй тий. Тат. Тарагдахгүй хөө. Чанга хүчтэй. Зүг. Болцсон. Зүг. За. Тэ энэ доор нэг дахиад нэг татчих. Тийм. Тий. Аас. Миний гар оролцсон зураг боллоо. Миний ишиг гаргачих. Аас. За. За би санаас нь бас. Амжилттай. Хан чамаагүй юу? Хаан чамаагүй. Чи нэг юм буруу зөв гэсэн юм байхгүй шүү дээ. Хамгийн гол нь мэдрэмжээр нэг ингээ гой гаргаад яач. За. Шууд ингээл атчих. Тийм шууд хамаагүй хаан ч гэсэн бол. Оо ямар нэг юм чинь гэхдээ. Болцсон. Болцсон шал. Маа харж одоо энэ шиг ингээд бүдгэрээ явж байгаа юм шиг. Тодоос бүдгэрээ. Тэгээ нэг ер нь шууд хийхэд бас хэцүү байхгүй энэ чинь техник нь өөрөө ингээ харахад ингээд айгу амархан юм шиг мөртлөө энийг даралт тэр нэг юуг чинь аль хэсэг дээр нь хийх үү хэлбэрийг хаанаа гаргах уу энэ чинь нэг олон удаагийн
хийж туршиж үзсний хүний нэг туршлага авдаг. Дадлага тий. За weekend vibe нэвтрүүлэгт маань family хэлдэг болон байдаг байгаа. Тэр болонгаараа бүгдээрээ гэр бүлийн гишүүн бүртээ хэрэгтэй эрүүл мэндийн зөвлөгөөнүүдийг хүргэдэг. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт маань Одон зуул эмч маань зөвлөгөө өгөх байгаа. Мөн Медистерик Beauty Clinic-ийн маань арьс гоо заслын бас тэгээ яг нөө харсан толгорж байгаа асуудлууд яг юу вэ? Тэр талаар ингээ мэдээллүүдийг хүргэдэг байгаа. Тэгээ Сонинбаяр ахыхаа энэ сайхан зургийг зурж явах оронд хэдүүлээ. Family Health болонгоо хүлээ аваад эргээд яг зурагдаасгаар олцгаая. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний өнөөдөр ярилцах сэдэв бол одоо жирэмсэн эмэгтэйчүүдэд дотоод шүүрлийн хавсарсан эмгүүдийн талаас жирэмсний чихрийн шижингийн талаар ярилцах болно. За жирэмсний чихрийн шижингийн хамгийн том эрсдэлт хүчин зүйл бол нэгдүгээр тархалт байдаг. За тэгэхээр төвийн тархалт буюу хөвлөгөөрөө тархалттай хүмүүс бол энэ одоо чихрийн шижинд өртөх магадлал илүү өндөр болчдөг. За тэгэхээр ер нь жирэмсэн хүн байлаа гэхэд тийм ээ яг жирэмснийхаа хугацаанд ургийн жин, ураг орчмын шингэн, тийм ээ хүй байна. Ихсийн одоо энэ жинэл нэмэгдэх ёстой гэж үздэг. За тэгэхээр манай Монгол улсын практик түрэх насны эмэгтэйчүүд маань ингээ илүүдэл жинтэй явж байгаад яг ингээ жирэмсэн болоод ирэхлээр илүү их жин нэмэх тохиолдол бас ажиглагдаж байна. За нөгөө талаас ингээ тавтан төрж байгаа ээжүүд маань өмнөх төрөлтийнхаа үеийн тийм ээ илүүдэлж ингээ хайж чадаагүй, амжаагүй байхдаа дахиад жирэмсэлчгээр одоо бүр илүү ингээ жирэмсний чихрийн шижинд өртөх бас энэ эрсдлийг ингээ өөртөө үүсгэж байна. За мөн одоо бас энэхүү одоо сахарын өвчин маань бас удамшлын гаралтай байдаг. Ялангуяа аав ээж тийм ээ ах дүү ойрын төрлийн бас энэ хүмүүст нь чихрийн шижин сахараар өвдөжсэн бол үүн дээр анхаарлаа хандуулж авах хэрэгтэй. За жирэмсний чихрийн шижинг дагаад нэгдүгээр том ураг маань том жинтэй бас том тэгтэх гэдэг талаас нэлээдгүйх ажиглагддаг. За тэгэхээр том жинтэй ураг маань яагаад үсэд вэ гэхээр одоо ээжийн цуснд тийм ээ глюкоз хэмжээгээр нийлэгдэж байгаа. Тэгэхээр нөгөө сахар агуулсан глюкоз агуулсан цусны эргэлт маань ургийг яах нь томорход нэлээд их нөлөөлөд байна гэсэн. За том ураг маань одоо жирэмсний тээлтэй явдад болон яг төрөх үед бол бас нэлээдгүй олон хүндрэл үүсгдэг. За тухайлбал тухайн ээж минь төрөх хугацаа болцсон байхад тийм ээ төрөх хугацаанд төрөхгүй ураг илүү тээгдэх. За яг төрөх үед бол одоо урагдлаа хөдөлтөй төрөх. За ургийн одоо мөр тэглэх гацах гэх мэт юм хүндрэлүүд үүсдэг. За тэгэхээр бид нар одоо бас жирэмсний чихрийн шижинтэй ээжүүд маань дотоод шүүрлийн эмчийн маш нарийн хяналтанд ингээд их харихынхаа эмчийн хяналтанд гэж давхар явж бас сайхан хянагдаад төрж явах хэвээр. За ер нь 4 кг буюу түүнээс дээш жинтэй төрж байгаа ураг бол бас чихрийн шижингийн нэг эрсдэл гэж үздэг байгаа шүү. За тэгэхээр жирэмсний үед одоо эрт үед нь далд үед нь одоо сахарын чихрийн шижинг илрүүлчих юм бол бас бид нар хоолороо зохицуулах боломжтой байдаг. Тэгэхээр манай ээжүүд бол асуудаг л да ямар хоол хүнс хэрэглэх вэ гэд. Ер нь бол ингээд дотоод шүүрлийн эмч маань ингээд хоолны зэсийг гаргаад яг хоолороо зохицуулах боломжтой юу эсвэл одоо тийм ээ инсулин тарих боломжтой юу гэдэг зүйлийг бас ингээд төлөвлөгөө гаргаад өгдөг. За тэгэхээр бол дэлхийн нийтийн дээр ямар тактик баримлж ийн гэхээр ер нь бол хоол хүнснээс нүүрс усыг ч юм уу те өөх тосыг бүр ингээд таг хасах нь буруу юм а. Хамгийн гол нь нүүрс усыг өөх тосыг хэрэглэж болно. Тэгтээ хэмжээн дээрээ анхаарах хэрэгтэй гэдэг зүйлийг бас зөвлөж байна. Тэгэхээр одоо бид нар төсний дараа энэ ээжүүд маань яах вэ гэдэг асуудал гарч ийн тийм ээ. Тэгэхээр одоо жирэмсэн үед чихрийн шижин эрт үедээ юм уу далд үедээ илэрж байгаа юм чинь таны бие махбодод ер нь бол сахарын одоо чихрийн шижингийн одоо суур фон байна л гэсэн үг. Тэгэхээр хэвийн үедээ одоо цусан дах глюкоз хэмжээ бол 5.6 байдаг тийм ээ. Тэгэхээр төрснийхаа дараа нөгөө дотоод шүүрлийнхаа эмчтэй холбоотой байжгаад цусан дах сахарын хэмжээгээ тийм ээ тогтмолжуулах, буцаад одоо нөгөө хоолороо зохицуулах уу, тийм ээ хэдийн хугацаанд хяналтанд байх уу гэдэг юм а. Бас жирэмснийхаа болон дотоод шүүрлийнхаа эмчтэй ярилцаж энэ дээр бас бид нар төлөвлөгөө гаргуулах хэрэгтэй гэдэг зүйлийг бас анхааруулъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. За өнөөдөр та бүхэндээ манай эмнэлэг дээр одоо миний гарын гол хийгддэг 3 аппаратынхаа талаар танилцуулъя. За хамгийн нэгдүгээр тридерэн буюу одоо хамгийн сүүлийн үед арсны практикт нэвтэрж байгаа үйлчилгээ байгаа. За мөн RF үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ RF үйлчилгээг канулаар үзүүлдгээр онцлогтой. За канул гэдэг маань арсын доогуур одоо тусгай одоо зүү буюу одоо эмнэлгийн хэрэглэгдэхүүн оруулаад арсны доор байгаа
өөхөн ид болон одоо арсны жинхэнэ арсны хэсэгт байдаг одоо эластин коллаген ширхгүүдийг өдөөж өгөх үйлчилгээ үзүүлдэг гэж байгаа. Тэгэхээр энэ арсны маань өнгө цус алдагдаад байгаа, өрөвсөлт их өртөөд байгаа, мөн түнчлэн арсны одоо эдгэрэл удаашраад байгаа. Дээрэс нь одоо хөгшрөлийн шинж тэмдгүүд тийм ээ, нөсөө толб үүсэх, өвчлээ хитгсэх, арс суларч унжих гэдэг энэ асуудлууд маань ерөнхийдөө арсанд орох тэр зөөлөн эдийн бүтэц алдагдсантай холбоотой байдаг. Тэгэхээр энэ арсанд орох зөөлөн эд буюу жинхэнэ арсны хэсэгт байгаа эластин коллаген ширхгүүдийг өдөө хүчин зүйлүүдийг сүүлийн үед маш өргөн ашигладаг болсон байгаа. За энэ нь бол одоо тридерм аппаратны тэр кануулын үйлчилгээгээр үзүүлдэг гэж байгаа. За бидний нүүрэн дээр гарсан хөгшрөлийн өөрчлөлтүүд буюу хамар уруулын гурвалжин, за жавжны хэсэг, за эрүүнд орох хэсэг, за дээрэс нь мөн духны хэсэг гээд ингээд гүн үрчлээ үүсдэг хэсгүүд дээр арсны маань өнгөн хөрс одоо шууд булчин дээрээ бараг очиж наалд зөксөн маягтай. Тэгээд тэр наалд зөксөн хэсэг дээр эластин коллаген ширхгийн бүтэц маш ядамг болсноор арсны өнгө цус өөрчлөгдөд тэр нь буцаж нөхөн сэргэж өгдөггүй байж байгаа. Тридерм аппаратынхаа кануултаа хавсарч хийх юм бол үр дүн маш сайжраад харьцангуй одоо нөгөө хүний яг ингээ байгалийнхаа үндсэн төрхөөр залуужиж одоо төрхөн засагдж өгдөг их давуу талтай байна гэд одоо өдөө хүртэл хэрэгэлсэн туршлага дээр бол ажиглалт хийгээд байж байна. Тридерм аппаратаараа зүүгээр одоо батганы тэр тосны булчирхааны гүн одоо тэр үргэлжлэлтэй хэсэг рүү RF үйлчилгээ үзүүлдэг бас эмчилгээ хийдэг болсон байгаа. Энэ бол маш үр дүнтэй байгаа. Ингэж хийсний дараа бол батганы дархилт бол дахиж одоо сэтрэх процесс ер нь бараг илэрхгүй гэдгээрээ бас их одоо шинэлэг үйлчилгээ болж өгч байгаа. За тридерм үйлчилгээний дараагийн нэг гол үйлчилгээ нь бол плазма пен үйлчилгээ байдаг. За плазма пен үйлчилгээ нь арсны өнгөн хөрснөөс плазмын үйлчилгээ буюу хит халалт гэрлийн одоо хүчтэй долгионы нөлөөгөөр арсны өнгөн хөрсийг одоо хүчтэй цочроож өгснөөр арсыг залуужуулж, агшааж, арсны өнгө цусыг сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Мөн өвөмбийн ургацаг арсын одоо гадаргуу дээр гарсан эмгэг өөрчлөлтүүдийг эмчилдэг ийм үйлчилгээтэй байгаа. МТС-ийн тарилгын аппарат байгаа. За МТС-ийн тарилгын аппарат гэдэг маань арсанд олон зүгээр одоо эмийн болон одоо биологийн бэлтгэмлийг нэвчүүлж өгөх үйлчилгээ хийдэг ийм аппарат байгаа. За манай аппаратын онцлог нь бол сонгосын одоо аппарат байгаа л да. Тэгэхээр энэ маань Солонгостой жимпийн шаардлага хангасан, Европын стандартыг хангажчихсан маш одоо өргөн хэрэглэгддэг одоо тарилгын аппарат байгаа юм. За ер нь бол 3 үйлчилгээ үзүүлдэг. Тарилга хийн. За дээрэс нь одоо арсан дээр рулер буюу арсны өнгөн хөрсийг одоо сэргэжүүлж өгөх үйлчилгээ хийн. За 3 дугаарх нь болохоор секшн буюу одоо сорив, арсанд орох одоо наалдах зөксөн хэсгүүд арсны болон эдийг одоо бас нөхөн сэргээх зорилготой одоо хий тарилга гэж ярих юм уу? Тийм үйлчилгээ хийдэг ийм гурвалсан үйлчилгээтэй аппарат байж байгаа. Арсны өөрийнх нь нөхөн төлчих үйл ажиллагаа бол нас ахих тусам удаашрдаг. За ингээд удаашрж ирснээр арсанд орох өөрийнх нь одоо эластин коллаген ширхэг гэдэг зүйл одоо арсыг болбраа, зөөлөн, өнгөлөг, чанга харагдуулдаг энэ одоо бүтцийн өөрчлөлт, эдгээр нь бол бүтцийн өөрчлөлтөнд орчдөг. Тэгэхээр энийг одоо нөхөн сэргээж өгснөөр арс илүү залуу байдлаа удаан хадгалж байна гэдгийг эрдэмтэд тогтоогоод бүх төрлийн одоо тарилгын одоо үйлчилгээг хийдэг болсон байж байгаа. Манай эмнэлгийн хувьд бол энэ гурвалсан үйлчилгээтэй аппаратаараа хийснээр илүү өндөр үр дүн гаргах зорилготой гэдэг одоо ийм учраас бид энэ ахуй аппаратыг ашигладаг байж байгаа. За дараагийн аппарат нь бол секрет буюу macro needle RF гэдэг аппарат байгаа. За нэрнээс нь үзэхэд бол олон зүүнний RF үйлчилгээ үзүүлдэг аппарат гэж ойлгож байна. За RF гэдэг маань ерөнхийдөө арсны одоо RF-ууд бол ихэвчлэн 2 герцийн давтамж буюу радио давтамжийг арсанд үзүүлдэг. Энэ аппаратуудыг бол RF аппарат гэж нэрлэдэг. За тэгээд энэ аппаратын маань онцлог нь болохоор 25 ширхэг алтаар бүрсэн зүйтэй арсанд илдэв харшил өгдөг. Арсны одоо гадаргуу дээр үйлчлэхдээ гэмтэл хамгийн бага учруулдаг гэдгээрээ хамгийн үр дүнтэй аппарат байдаг. Арсанд залуужуулах үйлчилгээ үзүүлэхэд хамгийн нэгдүгээрт арсны хуучин хэсгийг нь одоо аль болох хурдан хугацаанд гуйжуулж унгах одоо шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ олон зүүнний аппаратын онцлог нь бол арсны гадаргууг олон хэмжээгээр цоолж өгснөөр шин залуу арсны эсүүдийг одоо нөхөн төлчихийг бол дэмждэг гэж ойлгож болно. Дараагийн нэг гурвалсан үйлчилгээний нэг үйлчилгээ нь болохоор улаан гэрэл буюу хөх гэрэл гэсэн ийм хоёр хавсарсан гэрлийн үйлчилгээ үзүүлдэг. За улаан буюу дулааны үйлчилгээ нь бол мэдээж арсаа зүү маань цоолж ороход одоо гол
үйлчилгээ үзүүлдэг бол одоо тэр RF-тайгаа хавсарч орж байгаа хөх гэрлийн үйлчилгээ нь бол элдв өрөвсөл болон одоо арсны доорох тэр эластин коллаген ширхгийн нөхөн түлжилтийг дэмждэг ийм одоо нарийн үйлчилгээ үзүүлдэг аппарат байгаа. За энэхүү аппаратаар манай эмнэлэг дээр олон жилийн туршид Улаанбаатар арсны хөгшрөлт, арсны бүх төрлийн сорвижилт, за арсны одоо өнгө нөсөөний өөрчлөлтүүд гээд маш олон асуудлуудыг зэрэг шийддэг хөтөлбөр тэмчилгээнүүд гээд хийгддэг. За манай энэ аппаратаар бол маш олон хүн одоо ингээд арсныхаа гоо цэцлийн асуудлуудыг шийдсэн ийм туршлагатай гэж ойлгож байна. За ингээд та бүхэндээ аппаратуудаа танилцууллаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. За үзэгчдээ бүгд хамтаа Family Health болонгаа хүлээж авлаа. Тэгээд зураг маань бас дуусах болж байна. Тэгээд сая бас бүгдээ Family Health үзэж байгаа өндөр ингээр бүх хүн одоо зурганд одоо гар бие оролцлоо шүү дээ. Манай редактор зурглаа шүү. Оны найрлагч бүгдээрээ оролцлоо. Тэгээд олон хүний бас хамтын бүтээл болж байна. Зураг манаас үнэхээр гоё болоод бүр ингэ тодорхой хүн болгоны ингэ төсөөлөн бодох, зураг харах, тэгээд ингэ мэдрэмжүүд ингэ өөр байгаа байх л та. Одоо ингэ мэдрэмжээ хэлэхэд бородох юм байхгүй шүү дээ. За энэ шавар. Надад болохоор мэдээж тэр хойгоор ингэ гоё ингэ цэнхэртэй ингэ уус ингэ цаагаараа ингэ юу жилдэг лээ. Алсраад ингэ алсад ингэ харагдаад наагур нь болохоор яг ингэ тонгороо хийсэн байна ингэ гоё. Гэхдээ энэ доошоо ингэ зөв миний бодожоор яг мэдээж зураачийн маань хувьд юу гэж зурсныг мэдэхгүй байна. Ингээд яг өвсөл байгаа хлаа ногооноор. Гэхдээ надад болохоор бас ингэ гоё дахиад усны тусгал байгаа юм шиг. Дээгүр ягаан өнгө байгаа болохоор доор ингэ ороод ирэхээр ингээд толдоодж байгаа юм шиг тиймэрхүү мэдрэмжэл төрж байна. Ер нь хүн уншиж байгаа мэдрэмж өөр байхгүй. Тэгэхээр тэрийг заавал юм хүчээр тулах албагүй. Яг тэгж мэдэрч бол чиний зөв. Та түрүү нөгөө нэг зураг зурж явах явцад ярьсан шүү дээ нөгөө хэрэгжүүлэх байгаа тийм одоо төсөл байгаа гэдэг. Тэг нөгөө худгуудын дөрвөн тал дээр нэг талтан тийм Монгол бичгээр яана гэдэг тэр талаараа үзэгчд яриад өгч. За. Одоо 2025 оны 1 сарын 1-ээс эхлээд Монгол Улс аль биесээр хос бичигдэн буюу Монгол бичгийг ингэж хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр зэрэг энийг бас бусдад нөгөө хүмүүст яаж хүргэх үү гэдэг нэг хэлбэр бол яа харахгүй худгийн нэг талын ханан дээр нь Монгол бичгээр зураад бичээд тэрийг нь одоо утсаар AR технологиор ингээ уншуулангууд тэр нөгөө нэг галгаар ямар үг байгаа яг орчуулбал юу гэсэн үг байгаа гэдгийг нь хүүхдүүдэд хүмүүст хүлээж авах тийм арга хэрэгсэл хий гэж бодож энэ өвөл ер нь тэрэн дээр нэлээд сууж ажилласан байгаа. Тэгээ нөгөө талын хаан дээр нь болохоор зэрэг болохоор ер нь Монголын үндэсний нөгөө юмнуудыг агуулсан дандаа юм хийх гэж бодож байгаа. Тэгээ Монголын нууц төвчөө халунгой хийн домогч гэдэм халунгой хийн домгийн зургийг зураад тэрийг хүүхд утсаараа дамжуулаад ингээд харангуут тэр нь халунгой хийн домог сургаалыг ярьж өгдөг. Ингээд одоо нэг орчин үеийн хүүхдүүдийн нэг утсаараа дамжуулж заавал мэдээллийг шууд хүлээж авдаг арга хэрэгсэлтэй болсон учраас бид нэр энд байгаа энэ зургаа хүүхдүүдэд бас тэр утсаар нь дамжуулаад хүмүүст утсаар нь дамжуулж ингэж хүргэх ийм алхмуудыг хийгээд бас тэр ажил маань нэлээд урагштай явж байгаа. Одоо тэр зурхад ер нь хэдийн хугацаад шаарддаг бай. За тэгэл нэг хатлын ханы нэг өдөр гэж бодно. Тэгэхээр 4 өдөр нэг зурхан зөвхөн. Тэгэхээр яг бэлтгэл ажил бол мэдээж тусдаа өөр баг явдаг. Тэр хүмүүс маань бас нэлээд тгөө хугацаа зарцуулдаг. За ерөнхийдөө бүтээл маань бас ингээд дуусч байна. Одоо ингээд ганц нэг газар чеклэл тэгээд тэр нь дуусах бай да. Ингээд гоё жоох агаар. Ойроос бол хараад юу ч ойлгохгүй байсан. Гадаас харуул ингээ яг бүтэн гоё яг тэр мэдрэмж нь ингэж ирж илээ. Ер нь бол тий зургийг бол ер нь холоос уншиж уншигддаг байгаа. За одоо би гарын үсгээ зурнаа. За чиний гарын үсэг гоё. Хамгийн чухал мөч. Гарын үсгийг зурх юм. Ингэж. Айно. Тий. Та хэвтэйгээ хамт ярилцах үнэхээр сайхан байлаа. Тэгээ хамтдаа бас зураг зурлцсан бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд энэхүү хамтын бүтээлээ
викендийн танай нэвтрүүлгийн хамт олонд орсож байна. Яа гоё юм бэ. Баярлаа. Тэгээд өнөөдөр үнэхээр сайхан байлаа. Тэгээд бас ингээд урчуудын эвлэл болон таны хийж байгаа ингээд бүх ажлуудтай нь, төслүүдтэй нь, тэгээд тэр сайн үсээ аяндтай нь, тэгээд тэр бүх зүйлүүдтэй нь урлагийн өндрөөс өндөр томоос том амжилтыг хүсье. Манай өнөөдөр бас студид маань зориулсанд баярлалаа тань. Баярлаа. Баярлаа. Гой зөрөгтэй боллоо. За ингээ үзэгчдээ хэсэг хугацааны дараа эргээд студидтэй олцгаая. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Хөтөлбөртэй хамтаа үзэж та бүхэндээ баярлалаа. Дараагийн болонгаа бас хүлээж авах өнгөдөр хамтаа хамтран ажиллаж байгууллагаа танилцуулаад тэгээд дараагийн хөтөлбөрөөр хүлээж авцгаая. За ингээд нэвтрүүлэгтээ маань Mid Hysteric Beauty Clinic хамтран ажилладаг байгаа. Mid Hysteric Beauty Clinic маань болохоор арьсантай ямар ч мэс хүргэлгүйгээр арьсны бүх асуудлуудыг шийдэж өгдөхөөр онцлогтой байгаа. За тэгээд манай одоо цэлмэг шиг одоо хөөрхөн болдог гэсэн үг шүү. За мөн Swiss Mongolia маань хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн онцлог бүтээгдэхүүн бол Q&A гэдэг арьс болон биеийн арчилгааны бүтээгдэхүүнүүд байгаа. За мэдээж л одоо тийм манай Swiss Mongolia-г оруулж ирж байгаа бүтээгдэхүүнүүд нь бүгд химийн орц найрлагагүй, байгалийн гаралтай, сав баглаа бодол хүртэл ингээд дахин боловсруулагдсан байдгаараа онцлогтой. Тэгээ за яг энэ онцолж байгаа өнөөдрийн бүтээгдэхүүн бол ямар ч насны, ямар ч арьстай хүнд тохиромжтой бүтээгдэхүүн байгаа шүү. Өрдөнө соёлын задлаа тэгээ бас нэг төрхөж үжижсэн нарны тусын тэр ямар ч нэг үнэр байхгүй эсвэл өөр юм одоо энэ тонор байгаа. Тонор байлаа гэхэд спирт ягууламж ч юм уу эсвэл хурц өнөрөн дөр байхгүй нэг гэж эко байна л гэсэн үг шүү дээ. Сайн байцгаана уу? Би өөрийн худалдаа авалт хийдэг их ноёдын салбар дээр хүрэлцэн ирсэн байна. Өөрийн хэрэглэдэг 5 бүтээгдэхүүнүүдийн талаар сэтгэлдээ уулзгална. Миний арьс эмзэг мэдрэг болохоор бүтээгдэхүүн сонгож ашиглахад маш хэцүү байдаг. За миний сонгосон бүтээгдэхүүнүүд болохоор oat milk-тэй нүүр цэвэрлэгч cleanser байгаа. Тэгээд гиалурины хүчилтэй toner, serum, тэгээд night cream байгаа. Cleanser-ийн хувьд болохоор орцондоо oat milk гэсэн орсон болохоор арьсыг тайвшруулж хэрэглэсний дараа улаалгахдаггүй бусад бүтээгдэхүүн шиг тийм болохоор надад илүү сайн зохицсон гэж би бодож байгаа. Миний өмнө хэрэглэж исэн бүтээгдэхүүнүүд болохоор яг нүрээ цэвэрлсэний дараа, угаасны дараа ч юм уу яг ингээд арьсыг улаалгаад тэгээ барзаалгаад хорсон мэдрэмж төрүүлдэг байсан. Тэгээд oat milk-тэй cleanser нь болохоор ерөөсөө тэгдэггүй маш зөөлөн. Тийм болохоор надад амар сайн тогтсон гэж бодож байгаа. Oat milk-тэй cleanser нь болохоор үрслийг дараад улаалтыг намдаадаг болохоор тэрүүгээрээ илүү давуу талтай. Тэгээд hyaluronic toner болохоор орцондоо 70 ургамлын хандтай учраас арьсны илүү уян хатан чанарыг удаан барьж өгдөг. Тэгээд тийм болохоор би энэ бүтээгдэхүүнийг сонгосон байгаа. pH balance-ыг тэнцвэржүүлдэг. Тэр нь илүү давуу талтай гэж байна. Миний хэрэглэж байгаа toner нь болохоор спирт огт агуулгааг болохоор арьсыг илүү чихтэй байлгаж илүү их тайвшруулдаг байгаа. Энгийн чийгшүүлэгчээс hyaluronic serum нь юугаар ялгаатай вэ гэхээр арьсанд орсон хойно чийгшлийг илүү сайн төгжиж өгдгөөрөө ялгаатай. Тэгээд Q&A branding hyaluronic serum нь болохоор миний хэрэглэжсэн бүтээгдэхүүнүүдийг бодвол илүү удаан арьсан дээр тогтдгоороо ялгаатай гэж бодож байгаа. Арьсны уян хатан байдлыг, чийгшлийг илүү сайн барьдгоороо ялгаатай. За над шиг эмзэг бидрэмтгий арьстай хүмүүст хандаж хэлэхэд харшил үүсгэгчгүй орц найрлагатай бүтээгдэхүүнийг сонгож аваарай гэж би хэлмээр байна. За арьсаа cleanse хийгээд toner түрхээд serum түрхснийхаа дараа хамгийн сүүлд би chamomile night cream түрхдэг байгаа. Уг бүтээгдэхүүний онцлог нь болохоор chamomile цэцгийн хандтайгаараа илүү арьсыг тайвшруулж өгдөг. Тэгээд мөн орц найрлаганд нь глицерин агуулсан болохоор арьсыг хамгаалах давхархыг үүсгэж өгдгөөрөө онцлогтой. Chamomile night cream-ийн онцлог нь юу вэ гэхээр шөнийн турш
арьсанд хэрэгтэй тэжээлүүдийг олгодгоороо давуу талтай мөн шөнийн турш арьсыг чихтэй байлгаж тайвшруулдаг байгаа. За энэхүү дөрвөн бүтээгдэхүүнийг 3-7 хоногийн турш хэрэглэсний үр дүнд миний арьс чихшлээ илүү удаан барьж, илүү уян хатан босноос гадна өрөвсөл нь багасж, улаахаа арай багассан байгаа. Q&A-ийн бүтээгдэхүүнүүд нь болохоор химийн орц найрлагагүй. Тэгээд 95-аас 98% байгалийн гаралтай орцтой. Тэгээд амьтан дээр туршигтаагүйгээр илүү давуу талтай байгаа. Хадгалалт тээвэрлэлтийн горим алдагдсан бүтээгдэхүүнүүд хэрэглэхээр шууд л миний арьсан дээр тууралт, харшил гардаг болохоор англиас агаарын тээврээр албан ёсоор Монголд орж ирдэг Q&A брендийн бүтээгдэхүүнүүд нь миний сонгох шалтгаан болсон. Та бүхэн аль болох химийн гаралтай бүтээгдэхүүнүүдээс татгалзаж Q&A брендийн байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг сонгоорой гэж би зөвлөмөр байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica. Арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. За амралтын өдөр бид бүхэнтэй хамт бас үзэж та бүхэндээ баярлалаа. Тэгээд нөгөө өнгөрнүүд ашигтай гэдэг чигээс хаяад бас ингэ зочноо нөхөр бас сэтгэлээсээ бид бүхэн бас өөрсдийн уран бүтээлээсээ болон урдлаасаа бас ингэ бид бүхэн бас бэлэг болгонд орсон өгдөг. Өнөөдөр бол Монгол улсын соёлын тэргүүний ажилтан зураачтай Сонирбаяр ах маань одоо манай нэвтрүүлгийн хамт олонд одоо энэ сайхан өмнө говийн хонгорын илсийг одоо ингэ бид хоёртой ярилцсангаа тий зурсан. Тэгээд энийг бас бид бүхэнд бас дурсан өглөө. Тэгээ баярлалаа. Тэгээ таньдас уран бүтээлээ энэ дэр амжилт хүсье. Манайхан бас гоё галерей орж бас өнөөдөр те бүгдээ өнөөдөр уран зургаар амьсгаллаа ш те. Тэгэхээр галерей орж бас өнөөдөр бас амралтын өдрөө өнгөрүүлээрэй гэж одоо та бүхнийг уриалмаар байна. Тийм зургийг чинь нүг яг харж тэг ингээд одоо болцсон зургийг хараад бид нар чинь тэгж байгаа ш. Тэг процесстэй бол танилцаж огт үзэж байгаагүй байсан. Тэг яг үнэхээр яг зурж байгаа үед нь харахад хүртэл бас энэ тайвшрал өгдөг тийм гоё урлаг байсан байна. Мэдрэмжийг өгдөг тийм. Тэг ингээ холоос харахад шал өөр юм билээ. Ойроос харсан ч ойлгохгүй гацсан. Тэг хажууд нэгээс байгаа. Би нэг ярьцлагаар дундуур чамд нэг хэлжсэн шиг нэг трейлер кино чинь юу нь мэддэхгүй л ингээл яваал байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан галиг юм тавахаар юу болох юм бол энэ юу болох юм бол гэдээ маш их хүлээлттэйгээр зургийн процесс бол тийм байт юм харин галерейд очиод ямар мэдрэмжийг үзэж та нар маань өнөөдөр бас галерей ороо сонирхоорой. Өнөөдөр нэвтрүүлэгтээ маань хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа баярлалаа. За Swiss Mongolia болон Med Estetic Beauty Clinic хамтран ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа. За эрт лөө бүгд хамтдаа иргэн болзъя. Баярлалаа.